Зөвхөн зүйл хэлээдгээ. За манай байнгын орооны гишүүдийн ерөнхий хандлага уур амьсгалыг ажлын хэсгийнхэн өөрсдөө сонсож ойлгож байгаа бах. Би ч гэсэн байнгын орооны гишүүдтэйгээ санал нэг байна. Эрүүгийн хуулийг хууль дагуулж оруулж ирж өөрчлөн гэдэг бол өөрөө ноцтой ур дагавартай. Тэгээд хамгийн гол нь гишүүдтэй харин хандаад хэлэхэд энэ хууль зүйн яам нь дэмжээгүй юм байлаа шүү дээ. Дэмжээгүй гэсэн мэдээ надад одоо орж ирж байна. Тий. Харин тий. Тийм үү. За тэгэхээр надад бол тийм ер нь л зөвшөөрөөгүй гэсэн мэдээ тэгвэл өгöd байгаа. За тэгэхээр энэ дээр хуульд ер нь тогтоомжийн хууль одоо бид нар нөгөө нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаагийн ач холбогдол яг энэ дээр гарч ирж байгаа. Юугүй одоо яг энэ дээр чинь энэ нөгөө хүний эрхийн комиссийн зөвшөөрөөгүй бол ерөөсөө орж ирж болохгүй яг энэ ихэр сайдын хэлж байгаа нь үнэн ба. Тэгэхээр яг энэ хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу энэ заавал хүний эрхийн комисс шүүх прокуророос энэ хүний эрхт халдж байгаа ийм хуулиуд дээр нөгөө үнэлгээ хийж санал авсан байна. Тэгхгүйгээр ерөөсөө хууль хилцэх босгыг давахгүй гэж бид нар оруулж ирээд байгаа чи. Одоо яг энэ хууль тогтоомжийн хуулинд оруулж байгаа өөрчлөлтийн ач холбогдол яг энэ дээр гарч ирж байгаа байхгүй. Яг гэвэл манай гишүүд яг энийг ярьж штэ. Энэ ингээ байхгүй байгаа учраас энэ дээр бол дараа нь эрх зүйн гарах үр дагаврыг бид нар тооцож хэлж чадахгүй байна. Тэгээ ажлын хэсгийн би саналуудтай бол санал нэг байна. Энд хууль зүйн дүгнэлт гаргая гэсэн саналууд орж ирж байна. Одоо би хоёр асуудлаар энэ санал хураалт явуулна ажлын хэсгийн оруулж ирж байгаа саналын дагуу. За ингээд хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн хоёр саналаар саналт хураана гэж сая хэллээ. Нэгд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34-ийн 5 заасны дагуу зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн ажлын хэсгийн саналыг дэмжиж гисэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт.